Almas Movie Guide. За өнөөдөр та хийдэд бүр амар гоё кино ярьж өгье заяа. Гэмт хэрэгтэй кинонд дуртай л үсттэй. Өнөөдөр тэгвэл та хийдэд эзэн нь хайгаад олдоогүй биш. Бүр эсэргээр нэг үш итгэдүүд би наатгай чи алдсан штэ гэж мэгэд гэмт хэрэг биш харин чихэр булаацалтж байгаа юм шиг л алуурчны дүр тоглох гэсэн нэгэн сонирхолтой хэргийн талаар ярилцсанаа. Гэхдээ гол нь энэ хэрэг нь 2004 онд. Юу вэ? Red Burger дөнгөж төрж яхад Сэлэн аймгийн нэг сумд болсон юм байна. За тэгээд амттай шимттэй юм ойртуулаа сууж яриад явчих да. Кино маань энэ болор гих гал зэвсгийн шинжиж охин замын машинаар нэгэн сум руу явж угаар эхлэх бөгөөд эрвүүгүй юу л за хоолунд амралт энтер бол яхав ажилдаа орё. Хэрэгтэйгээ танилцэл гэж байна шүү. Амар ажил хэрэгч баг би юм уу хаашийн. Энэ амар сайхан гихч ахлах гайхсан ч хэлээ. Нэгэнт өөрөө тэгж хэлсэн юм чинь гээд хилцс рүүгээ дагуулад явлаа да. Хэргийн материалтай танилцаад авах чирэг байхгүй дээ. Хохирогч нь өөд болцсон. Сэжигтэн тодорхой хурууны хээ энэ тэрэнч байгаа. Нэмээд эхнэл байцаалтан дээр би нухацсан юм аа гэд хэлсэн штэ. Гэхин тэр. Тэгвэл тэгээ жил болчиход байхад яагаад шийдэгдэхгүй байгаа. Гэд манай хөөрхөн шинжиж асуухт нь би ямар лам байгаа юу? Яаж мэддэг юм балаа минь? Гэхин тэр. Гихгүй юу? За тоглосон шүү. Тэм юм хэлдэггүй юм. Гэхдээ ерөнхий утга нь бол нэг тиймэрхүү. За тэгээд хэрэг рүү шилжиндээ хохирогч нь бол Батторж гэдэг нэг нөхөр юм байна ли. Доржо гэдэл дуудчих юм. Энэ нэг байцаагдж байгаа залууг анхаа гэдэг бөгөөд Доржотой өстө багын л нэг тийм таардгүй Том Жери хоёр шиг нөхөр байсан байгаа. Анхнаасаа л нэг нэгэндээ дургу. Ядж яхад бас өөр хүн олддгүй мó хайшаа нэг охинд сайн заа юу. Тэр нь энэ инх цулгийгч онц сурлахтан жинхэнэ алж талдаг од охин юм байх. Ядж яхад энэ нь манай Доржоод илүү хандтай. Нөгөөх нь тэгээл мөнхийн гомдлоостой. Гэхдээ байцаал дөхтөө үртэл их zulч Доржоод хайртай байсан л та. Тэр гэж мэгэд солиорч байгаа хэрнээ яг үнэндээ цэрэгт явахт нь чамайг хүлээний мүлээний гэчихэд хамгийн дургүй хүнтэй нь учир ургуулчихсан юм байна лээ л дээ. Бэлхийн гол юм уу хаашийн. Тэгээд нэг баарнд таарангуудаа зодтолж барьсан юм байна лээ. Доржоо маань хоёр хос явж байгааг харсан ч янзыг нь үдсэн юм уу хаашийн. Нэг вайнаар дайлж энтер. Тэрнээс нь олж зодоон болоод манай хүн пойлдуулчих юм л да. А гэхдээ пойлдуулсан ч хийжтэй хоёрын эсрэг гурвал үдсэн юм байлаа штэ. Гэхдээ манай Жаки чи ах чи 10 хүн ганцаараа зодоод л байдаг юм байна лээ штэ. Гэхгүй юу? Тэг буцаад орсон чинь энэ нэг юм чинь нэгэн тал найз охин болчихоо зүгээр ядаж эцэн өрөндөө чимээгүй байхгүй анхааг алгатчихад цэрэгт байхад нь араар нь тавьсан залуудаа нэг худлах хайр маяр зарлаад гүйж өгч байгаа. Гэхдээ Доржооч явчихсан л байдаг л та. Одоо л нэг ичх нүүр нь элэгнээсээ салвуу бололтой дахиж уулзах нүүр надад байхгүй штэ гэж бодож байгаа юм. А нэрээ энэ бүх зүйлийг ерөөсөө хүмүүсийн өгсөн мэдүүлгүүдээр л нэг ёсондоо манай болор шинжиж төсөөлж хараад байгаа юм шүү. За юу. Одоо Шерлок Холмс биш Шамрын болроо гэж мэдхүү гэл байхгүй юу. Яг Доржоог өнгөрдөг өдрийн өглөө анхаа найз охин дээр очисон ч нөгөөх нь эксээ санагалзаад халгаагаагүй юм байли. Чи бол зайлаа царамуута гэд хөөгд явуулчихдаг. Энийг юм нас дөвчгнөөл би тэр новшиж газрын гаваас шайгаад олохоргүй олгоод өгнөө. Сар гарнаа гэж яваад өгчих юм. Нутгийн бас нэг нөхрөнд архины шуутар шатар тоглож байгааг нь олж мэдээд очих гэсэн ч замаа олохгүй манраад байхаар нь шууд Доржоогийн тэнд очиод хүлээж. Манай хүнч морьтой жаахан халамцуу харж яваад таарчихчих. Энэ нэг анхаа гэж балаа юм чи. Аавынхаа ангийн бууг аваад ирчихсэн юм уу хаашийн буудна гэж дайраад. Нөгөөх нь ч мөчөөгөө өгөхгүй. Гэхдээ PUBG-дмар байвал үзээлтэй гэж мэгэд яваад өгнө. Юу н энэ Доржоо чи өөрийгөө Жакичангээ бодсон юм уу айшийн. Харин анхаа бол өөрийгөө ганц шүний 6 байж гэд бодчихсон хөөх юм бөө уур болоод би чамайг будаа болгоноо л гэж бодож исэн гэдгээ бол өөрөө хэлсэн байгаамаа. Найзууд нь машиныхын түлхүүрийг хүртэл нуугаад байхад Доржоогийн ардаас бууга бариад гүүгэд явсан ба морьтой хүн олж харангуутаал овоо хараага чиглүүлэх гэсэн боловч амьсгаадаа чадаагүй болохоор амьсгаагаа дарж байгаад онилсан юм байна. Харин нөгөө талд болохоор Доржоогийн ахих нь 12 настай охины мэдүүлэг байх өгөөд би PUBG тогломоор байна гэд өвөөгийн бууг авах гээд өвөөгийн ихнэр эмээ гэдэг хүнтэй хэрэлдээд байсан. Би аавд очиод энэ ах чинь тоглоомонд донтцсон бэжтэй гэсэн чинь аав балаа дураки Wi-Fi-гийн унтраана гэж яваад өгсөн. Намайг очиход эмээ ах хоёр нокорчихсон. Тэгээ аав болохоор миний chicken dinner-ыг аваадэр гэд намайг төв рүү явуулсан гэсэн байх. Гүйчтэй юу болоод байна? Анхаа хэрэгтэн биш байсан юм. Анхаа болохоор тэр буу чиглүүлээд байсан нь болохоор нөгөө жаахан охин л хил хүрэх гээд явж байхад нь буудангаа алдсан юм байлээ л дээ.
өөрийнхөө ямар тэнэг бас ямар аимшигтай хүн бэ гэдгээ жаахан охиныг буутгын даваан дээр л ойлгон өөртөө гутан уйлд суугаад үлдсэн юм байл. За тэгээд манай болор маань анхаа болон Доржогийн ахын бүү хоёрыг гаргаж ирээд шинжиж өгөн дөө. Мэдүүлэг дээрээсээ ч тэр хоёр юу яриад байгаа мэддэхгүй яасан ийсэн зориултаа тийм ийм буу байсан гэдэл ёстой. Мэргэжлийн хэлээр яриад өнгөрч өгнө. Манай болор шинжээчи аавынх нь би нилээ муу агаад исэн. Гинт ахын залгаад гадагшаал хагалгаанд явуулахгүй л нэмэрхүү гин. Чи юу ч гэсэн гял сүрээдэр. Тэгээд нэг шийдэл түрээ гэх юм дэр. Ай цагдаа цэргийнхэн гэж ингээл өөрийнх нь нурууны ард өчнөө хүнд хэцүү асуудал байхад л тэгээд бусдын асуудлыг шийдэх гээд явж байдаг тийм л хүн шүү дээ. Далавч л урагчих бол баг энжил шүү гэхгүй юу. За тэр чахав Доржогийн ахыг амраа цагдаа манд дуудаад л болроо шинжээчийг танилцуулаад л хэрэгчин буцаагдсан гэдгийг өмгөөлөгчөөсөө сонссон биз дээ. Өнөөдрийн байцаалтан дээр болроо шинжээч маань хамт оролцсон. За тэгээ яриад ээжтэй гэж байна. Тэгэл дахин болсон бүх зүйлээ яар гэтэл би ярьсан штэ гэхт намраа чиний ярьсан байх чинь гүлэг минь хинт хамаатай ухаан юм ярьж мэрээд зандраад энэ юу нэг сонин гараа. Хэргийн талаар бодож байгаа ч юм байхгүй. Юм болохоор л юм мэдэтгий. Ажил амжуулах харчаа дэрэ гэлст хамаг юмнаас хойш суугаад тэгчхэд сэжигтэн гэхэр л хүн биш юм шиг хандаад үнэн юм баажг. За тэгэл ярьлаа да. Яриад ах юу ах. Охин ирээд л хэлэхээр нь очиод буугийг булааж аваад нутаг усныхаа хүнийг алан тална гэд байхаар нь айлах гэдэл бууга шагаад л сум алдчихсан. Би яаж төрсэн ганц дүүгээ алчхна гэж бодох вдэ. Болор ийм нэг яриаг сонсчход бодолд автан гарч ирэхэд Доржогийн ээж нь хүүтэй өвлөөр халаат шиг юмтай гүйж ирэн хүүтэй минь уулзуулаад өгөөч гэдэлгүй. Хөөхий минь гэж ээж хүнээ сэтгэлээ гэж. Тэгсэн бүр өргөдөл энтер дээр би хүүгээ буудаж алсан юм аа гэд биччихсэн байвал яах вэ? Үний юм чи яах юм бэ? Надаас болж нэг нь шоронд нөгөөх нь шороонд орох гээд байна гэдэл хөөхий бүр. Гэхдээ амар боломжтой бас таамаглалгооз. Булаацалтж байгаад санаандгүй дарчихсан байж юу? Тэглэж юу н эдэр насны хөдөөний эр хүн буу чиглүүлж мэдрэлтмээргүй л байгаа юм да. Ядаж байхад эхнэр нэрээд чи яагаад ингэж байгаа юм бэ? Охиноо бодож болсонгүй юу өнтер гэл бас л нэг болохгүй юм болтой юм яриад байна. Хөөхий охиныг нь ал урчны хүүхэд энтер гэж очлоод амар заяаг нь үзүүлэхгүй байгаа юм байна л. Ингээд бас байж байхад нь болроо руу маань бас ахын залгаад бөөн л өглөөстэй. Манай хүн бол энэ ажлаа дуусгаж байж л очно гэж. За тэгс чи яасан гэж нэрэл анхаач биш, аханч биш. Ээж нь алдсан байвал яах вэ? Угаасаа бууны учир мэдгүй хөгшин хүн явуулахгүй гэж булаацалтаж байгаад бууцсан гэвэл арай л амьдралд ойр сонсогдож байгаа юм л да. Имлэгт бэрдээ. Миний охиноо хідэн малтайгаа аваад өөр газар очиж амьдр. Энэ жижиг газар та хоёрыг минь хэмнэлэд хайчих нь. Мал маллах хүн ч хүлтлээ. Ээжийнх нь буруу. Би буудъя гэж бодоогүй штэ гэж хэлснээр хинэн жинхэн алуурчин гэдэг нь ойлгомжтой болж байгаа. Гэхдээ энэ бол мэдүүлгэн дээрх материал биш. Зүгээр л ээж өхөн хоёрын шивнэлтийн ярих яриа. За тэгээ маргааш нь хөөрхий ээжийг дуудаа авчруулсан бөгөөд юу болсон талаар яриулна да. Мориндоо мордох гэж байхад нь буугийн зулгааж аваад аргашаа унахдаа ишийг нь газар хавсчихсан чинь буудцсан юм байл. Шинжээч нэрээ энэ бууг бас шат руу зохиж үзээд буудагчихсан байхаар нь гайхаад байсан. Энэ л болж таарлаа л да. Тэгэд хүүгээ алчихсан хүн чинь ухаан санаагаа алдалгүй л яах вэ? Буцаад арай гэж хэвэн болоход нь том хүн аль хэдийн ээжийнхээ хэргийг үүрээд явчихсан байж. Гэхдээ яаж ч удсан энэ вариант хамгийн байж болох нь байхад энэ цагтаа нар яагаад тоохгүй байгаа юм болов? За тэгээд учир нь олдох байлгүй дээ. Болрон маань гудамж мэдэрлээд явж байсан чинь нэг ануухан хөгшин ач зээтэйгээ тоглоод сууж уг хараад манай хүн ах руугаа залгаад аавтайгаа ярих гэсэн боловч аав нь өөд болчихсон байна. Өөд болохынхаа өмнө ганц хэлсэн зүйл нь юм л бол дүүрүүгээ битгий залгаад наад хүн чинь бусдын амьдралыг шийдэх гэж яваа хүн шүү дээ. Хэмээн хэлсэн бөгөөд тэрийг сонссон болроо аавтайгаа сүулт ярилцсан үе бодон үлдэж ажиллаа хийн нөгөө хэрэгээ нэг тийш нь оруулахар шийднэ. Энэ аавтайгаа ярилцдаг хэсэг дээр олон ухаармаар сэтгэл хөдлөм юм хилдэгч ярихгүй. Та хэд өөрсдөө үзээрэй заа юу. За тэр ч яах вэ? Шүүх хурлуулж манай анаа амар л юм яриад байгаа юм. Тэгснэ яг юу ярьсан мэддэхгүй ямар тач туршилт явуулъя. Шүүх хурлыг 14 хоног завсарлая л гэж байна. Тэгснээл Солонгос кинон дэр гардаг цуурал алуурчдыг барихаар яг яадаг вүлээ? Нэг тиймэрхүү юм болж байгаа юм. Бараг яаж бууцнаа үзүүл ухаан юм яриад тэгж нэг юм дуусаад Доржи ахыг аван оффист орж иртэл нөөл балаа цагдаа чинь бас их нэртэйгээ хэрэлдээд гараад явдаг. Энэ бүр нэг ийм ч цагдаа гэж байдгүй баха. Тэгэд энэ нэг нөхрийг гараад явж байхад нь Доржогийн буруу ээж нь хийсэн гэдгийг чимээгүй хүлээн зөвшөөрнө. Гэхдээ угаасаа л ойлгомжтой болчихсон байсан болохоор зүгээр ээжийнх нь оронд өөрийг нь шоронд явуулчих гэдэл гуйж байгаа юм л та. Ивэдээ зайлвал болроо маань дотроос нь юм зурх шиг болгоод нүдэнд нь нулимс цэлгнээд л байгаа.
Гэвч одоо ажил нь юм болохоор би таныг маш сайн ойлгож байгаа. Гэхдээ хүн чанар гэж чин дээр хууль гэж нэг зүйл байна гин. За тэгээд эцсийн шатны шүүхүрэлтэн болж алуурчин нь яг үнэндээ Доржогийн ах биш, хаач биш, ээж гуайч биш. Харин нөгөө үлбийсэн цагдаа байсан гэдгийг хэлнэ. За тоглосон юм уу? Хөөрхи ээж нь байсан гэдгийг нотолж байгаа. Ингээд хууль гэдэг зүйлийг ямар ч хүн чанар, хүнлэг ёс байлаа гэд өөрчилж болохгүй гэдгийг харуулan болор шинжээч маань бүх зүйлийг байгаагаар нь үнэн зөвөр нь ил болгосноор энэ кино маань дууснаа. Бодит хэрэгээс сэдвлэн бүтээсэн гэхэд бүр үнэхээр их сургаал ихтэй кино байгааз. Их цулаас эмэгтэй хүн ухаан мотой байвал юунд хүргэж болохыг, анхаагаас эрэгтэй хүн мөн л адил мунхаг сохорсон юм шиг хүний хойноос гүйснээр юунд хүрж болохыг, Доржо шиг өөр омог юу бий болгож болохыг, Амраа шиг хогийн цагдаа өнөөгийн нийгэмд олон болсныг, Доржийн ах шиг хүн чанар, хайр сэтгэл нь асгарсан хүмүүс байдаг гэдгийг, эцэст нь Монголын хуулийг хинч зөрчих ёсгүй гэдгийг бидэнд маш тодор харуулж өгсөн энэ нэг кино маань зөвхөн Look TV, Univision, Dedish TV 3-т орсон болохоор бүтнээр нь заавал үзээрэй заа юу. За хөрхнүүдээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.